гэрээ сайхан цэвэрлээл хогоо гаргаал хайчдаг те гэр маань сайхан болдог. Тэгэл хүн болгон сайхан эрүүл байна гэл эрүүл хоол идэл за тэгэл одоо нөгөө дасгал сургууль тэгэл энэ хүүхдүүдтэй наандчил чихэр өгөхгүй харшил өгөөд ийн гэдэг үгүй эн чинь зөвхөн хоол унднаас болоод байгаа юм биш байхгүй юу орчны бохирдол гэдэг чинь зөвхөн утаа биш хөрс ус агаар тэр чигтээ хөрсний бохирдол манад амар их байна хөрсний бохирдол юунаас болж ийнэ гэвэл бид нар хичнээн 100 жил энэ газар нутагта хогоо үнэхээр замбраагүй хайсантай шууд холбоотой. Тэгэхээр бид нар гараал нэг хөрсөн дээр гიშгэн, гараал нэг хөрснөөс уснаас уун, гараал нэг агаараар амьсгалах юм чинь хичнээн өөрийгөө тордоод үр хүүхдээ сайхан эрүүл байлгая гээд одоо амин дэм өгөөд яах юм тийм үстэй. Тэгэхээр орчноо эрүүл байлгах шаардлагатай байгаа байхгүй юу?